Орлого нотол нь хадгаламжаа харуулна. Солонгос гэр бүлээ авчирна гэдэгч. Сайн байцгаана уу? Бүгд найрамдах Солонгос улс нь хууль ёсны дагуу оршин сууж байгаа гадаад иргэд рүү чиглэсэн бодлогоо илүү зөөлрүүлсээр байна уу? Аль эсвэл илүү чангаруулсаар байна уу? Энэ оны буюу 2025 оны 7 сарын 1-ээс эхлэн Солонгос улсад хууль ёсны дагуу оршин суудаг гадаад иргэд гэр бүлийн гишүүдийг дагалдангаар авчрах нөхцөлд өөрчлөлт орлоо. Энэ нь өмнөх үеийнхээс илүү чангарч байгаа учраас та хэрвээ гэр бүлийн дагалдангаа урья гэж бодож байгаа бол 25 оны 7 сарын 1-ээс өмнө амжин хүсээрэй гэж зөвлөмөр байна. За, энэ нөхцөлийг илүү дэлгэрэнгүй ярилцгаая. Энэ амжиргааны зардлаа одоо хэрхэн нотлох боломжтой вэ гэхлээр Солонгос улсад албан ёсны дагуу орлого олох боломжтой хүмүүсийн хувьд болохоор виз мэдүүлж байгаа өмнөх оны орлогын тодорхойлолтоор батлна. Энэ нь татварын албанаас гардаг судаг гэмээр жимян вон гэж яригддаг орлогын тодорхойлолт байгаа. За, орлогын тодорхойлолт дээр байгаа үнийн дүн нь дээр хүснэгтэнд одоо байх ёстой үнийн дүнгээс дутаж байх юм бол дутаж байгаа хэмжээ нь одоо 10% нь дутаж байх юм бол тэрийгээ 5 дахин нэмсэн үржүүлсэн үнийн дүн өөрийн нэр дээрх дансандаа байршуулсан байх шаардлагатай. Тэгэхээр үндсэн дээрх нэг орлогын тодорхойлолтын үнийн дүнгээс хасдаг нь таны орлогын тодорхойлолт дээр байгаа үнийн дүн. Тэгээд дутаж байгаа хэмжээ тэрийгээ үрчин 5 гэж тооцож гаргаж ирэх нэ. За, харин одоо энэ тухайн амжиргааны зарлыг батлах шаардлагагүйгээр гэр бүлийн дагалдан хүсэх боломжтой визнүүд байгаа. За, их сургуулийн багш E1, судлаач E3, E4, E5, за хөрөнгө оруулалтын D8 энэ дотроо $500,000 дээш хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсээ заавал энэ баримтаар батлаж нотлоод авах шаардлагагүйгээр гэр бүлээ дагалдан урих боломжтой байх нэ. За, тэгвэл нотлох баримтуудыг дараахаар танд тайлбарлаж өгье. За, түрүүний ярьсанчлан татварын албанаас гаргаж өгдөг орлогын тодорхойлолтоор батлах боломжтой. За, энэ нь мэдээж уригч тал буюу үндсэн одоо визтэй хүн маань өөрийнхөө орлогын тодорхойлолтоор батлаж өгнө гэсэн үг. За, түрүүний ярьсанчлан нөгөө орлого маань дутаж байх юм бол дутаж байгаа хэмжээгээ 5 дахин үржүүлээд тэрийгээ 6 сарын хугацаанд одоо өөрийн чинь дансанд байсан байх шаардлагатай. Тэгэхээр энэ ерөнхийдөө энэ удаагийн өөрчлөлтөөс орж иж байгаа хамгийн том өөрчлөлт нь юу вэ гэхээр энэ 6 сарын хугацаанд байршуулсан байх шаардлагатай гэдэг нөхцөл орж ирээд байгаа юм. Тэрнээс угаасаа л нэг урихад тодорхой хэмжээний амжиргааны зарлаа нотолж баталдаг байсан нь бол өмнө нь байсан зүйл, харин энийгээ 6 сарын хугацаанд дансандаа хөдөлгөөнгүй байсангаа батлах гэдэг нэг ийм шаардлага орж ирчээд байгаа. За, хоёр дахь нөхцөл нь болохоор юу вэ гэхээр за би өмнөх онд нь ажиллаагүй юм байна. Одоо орлогын тодорхойлолт байхгүй. Тэгвэл одоо ажилд орох байгаа бол хөдөлмөрийн гэрээн дээрх бичигдсэн цалингийн хэмжээгээр тодорхойлж болно гэж би энэ хоёр дахь нөхцөлийг ойлгоод байгаа. За, гурав дахь нь болохоор би Солонгос улсаас орлого олдгүй. Өөр гадаад улсаас одоо Монголоос томилолтоор ирсэн ажиллаж байгаа хүний хувьд болохоор ажлын газрын тодорхойлолт болон томилолтын тодорхойлолтоор баталнаа гэж зааж өгсөн байна. За, дөрөв дэх нөхцөл дээр болохоор орлогыг нотлох боломжгүй тохиолдолд та өөрийнхөө одоо уригч талын нэр дээрх дансандаа 6 сараас дээш 4 дээрх орлогын тодорхойлолтоор нотлох боломжгүй хадгаламжаараа нотлох байгаа хүмүүсийн хувьд үндсэн уригч түүний эхнэр нөхөр хин нэгнийх нь нэр дээр Солонгос, Монгол хаанч байж болно 6 сараас дээш хадгалсан хадгаламжаараа нотлох боломжтой. Одоо хөдөлгөөнгүйгээр одоо хадгалсан одоо хөрөнгөөрөө баталнаа гэж одоо нөгөө түрүүний ярьсан шинээр орсон нөхцөл маань болчиход байгаа байхгүй юу? За, тэгэхээр оюутан хүмүүсийн хувьд болохоор орлого байхгүй учраас заавал нөгөө 6 сарын мөнгийг байлгасан байх шаардлагатай болчиход байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр за би Монголоос одоо 2 хүнийг урьж гинэ гэж үзэх юм бол 23,595,948 оныг 6 сарын хугацаанд дансандаа байлгасангаа нотлож байж та гэр бүлийнхаа дагалдан урьна гэдэг нэг юм асуудал үүсчээд байна гэсэн үг. За, D8 буюу нэг хөрөнгө оруулалтын визээр орж ирж байгаа хүмүүсийн хувьд энэ болохоор нөгөө түрүүний ярьсанчлан $500,000 мэдээж доош хөрөнгө оруулагчаар орж ирсэн хүмүүсийн хувьд яригдж байгаа асуудал. Манайхан ихэвчлэн 100 сая воноос дээшээр хөрөнгө оруулалт хийж энэ визийг авдаг. За, тэхийн тулд та анх хөрөнгө оруулалт хийсэн нөгөө 100 сая воноо ч юм уу 200 сая воноо ч юм уу гадаад валютаар оруулж ирсэн шилжүүлгийн дэлгэрэнгүй баримтыг өгж нотлох нь аль эсвэл та бэлнээр авч орж өөрийнхөө биед авч орж ирсэн бол гайлын мэдүүлэг хийсэн хуудасаараа батлах нэ. За, тэгэхээр энэ нөхцөл маань болохоор одоогийн нөхцөл байдлаар би эх 7 хоногт одоо гэр бүлийнхаа дагалдан урих байгаа бол Монголоос мөнгөө татаад аль эсвэл дансандаага мөнгөөрөө баримтжуулаад шууд хүсчдэг байсан бол одооноос ахуулаад заавалчгүй тэр мөнгө маань 6 сар байршсангаа нотлож баталж иж гэр бүлийн дагалдангаа хүсэх боломжтой болох нэ.
За энэ бодлого маань 2025 оны 7 сарын 1-ээс хэрэгжиж эхэлэх юм байна. За хувь хүнийхээ өнцгөөс харахад одоо гадаад иргэдэг чиглэсэн дэмжин гэсэн одоо зүйлс яригдаад бодлого хэрэгжүүлнэ гэдээ байгаа боловч бодит нөхцөл дээрээ болохоор одоо бид нарт илүү чангарсан нөхцлөд гарч ирээд байгаа юм болоо да гэж харлаа. Тэгээд энэ удаагийн бичлэгээрээ та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл хүргэх гэж зорилоо. Дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа. Баяртай.